За намайг Ирланд гэдэг Баян зайгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чаброоны тэргүүн. За. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр нэг 20 жил ажиллаж байгаа хүн байна. Энэ ёстой гоё спорт байна тий. Энэ бол ер нь дэлхийн хэмжээнд шинээр хөгжиж байгаа дээрээс нь баяны бэрхшээлтэй хүүхдүүдэд бол маш тохиромжтой. Найд нөгөө улсын авраг шалгаруулах тэмцээнд дараханд болж ирсэн. Тэгсэн манай Орсон уу? Орсон. Оо тийм үү? Улсын аврагын алтан медаль. Оо за. Ингээд хүүхдүүдтэй болон эцэг эхчүүдтэй энд тусалж байгаа залуучуудаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргье. Салам алейкум. За Баян-Улгийн аймагт би 4-р ирж байна. Тэгээ 23 он дээрээ бас залуучуудтай хүүхдүүдтэй 10 жилийн одоо төгсөх ангийн оюутнуудын дунд мөрөөдөл мөхөхгүй гэдэг нэртэй дээгц уншиж ирсэн. Дээр нь Танай нутгийн Ногоон нуур сумын манай хөгжмийн зохиолч Берлбек маань байдаг. Тэгээ Берлбек хоёр бол маш ойр дотн ажилладаг. Ингээд одоо Баян-Улгийн залууг дэмжиж Улаанбаатар хотод бас ажилладаг хүний хувьд бол тэгээд энэ аймагт ирэх дуртай энэ залуучуудтайгаа хүүхдүүдтэйгээ уулзах дуртай байгаа. За ах нь энэ удаагийн явуулдаараа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдүүд тэдний асран хамгаалагчид улс төрийн зүгээс улсын хурлын хууль тогтоолтын байгууллагын зүгээс юу хамгийн чухал вэ гэдэг энэ асуудлыг судалж явж байгаамаа. Тэгээд энэ судалж яваа үйл ажиллагаатай маань өнөөдөр борчгийн хэмжээ давхарсан маш баяртай байна. Энэ спорт бол маш гоё спорт. Ноднон улсын авраг шалгаруулах тэмцээнд дарханд болж дархан хотод би бас очиж яг нээлтийг хийж өгч ирсэн. Тэгээд та бүхэндээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Одоо энэ өвлийн хүүтнээр би 21 ангийг тойрогдоо жирийн хүүхдээс, жирийн иргэнээс, жирийн хүнээс ямар ч ялгаагүйгээр тойрж явж байгаа. Тийм болохоор бид нар ямар ч ялгаа байхгүй бүгдээрээ адилхан гэдгийг та нартай хэлье. Тэгвэл бидний өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүн болсон байгаа. Тийм болохоор дүүнэрээ сайн том мөрөөдөөр холыг мөрөөдөөр болохгүй бүтэхгүй зүйл гэж юм ерөөсөө байхгүй. Та нарын мөрөөдөл чинь хизээж мөхөхгүй байгээ. Энэ тэмцээний үндэслэл өндөр амжилт хүсье. Манай эцэг маань байгууллагад одоо 3 дахь жил болж байгаа. Бид нар бас одоо бүх нийтийн сахим урч чадвар дээшлэх сургалтыг бол үе шатад явуулаад явдаг. Энэ жил одоо бүх нийтийн сахим урч чадвар дээшлэх 5 дугаар айныг бас амжилттай явуулсан. Иргэд маань одоо сахимжиж байгаад одоо төрийн үйлчлэгөө хүрдэг одоо ур чадвар бий болно. Тэгэхээр одоо саяхан бид нар бас хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай хамтраад 150 гаруй зорилт бүлгийн иргэдэд онлайнаар мөнгө олох те сахим ур чадвар дээшлэх сургалтыг бас үе шатад явуулсан байгаа. Тэгэхээр одоо бид нар бас иргэдэд бас давхар одоо төрийн үйлчлэгөө одоо ингээд югаар хүргэдэг лавлгаа тодорхой хэлдэг энэс. Тэгэхээр манайд одоо хөгжлийн бэрхшээлт хүний ирэхээр энэ ширээний стандартаас эхлээд бүгдийг нь одоо бид нар хангаад ингээд одоо иргэсийг нааш нь харагдуулах болгоод ер нь бол ажиллаад байдаг. Тэгэхээр бас манайд одоо нөгөө рүү очих уу би киоск машин байгаа. Тусгай хэрэгцээтэй иргэдэд киоск тий бариалт бас виртуал хэлмэрчтэй байгаа битэнд тий. Виртуал нөгөө хараагүй хүний ирчгээр бас тэрийг одоо виртуал хэлмэрч нөгөө юугаар нь ярьчдаг. Ийм одоо киоск машин байршуулсан байгаа бид нар.
За одоо танд харагдаж байгаа энэ хоёр киоск маань одоо нэг нь одоо энгийн иргэдэд зориулсан байгаа. Нөгөөх нь одоо тусгай хэрэгсэд иргэдэд зориулсан киоск машин байдаг. Одоо жишээ нь одоо би орж ирлээ гэхэд одоо хараа хүн бол энийг дарахаараа энэ яраагаар одоо хэлээд өгчдөг. Бас одоо хэлмэрч виртуал хэлмэрч маань одоо энэ чинь аватараар нь ярьцдаг. Тэгээ Биралсны энд угаасаа хараа хүн энэ мэдрээд одоо өчтөг авах боломжоор хангаж өгсөн байгаа. Тэгэхээр одоо иргэд маань энэ чинээс одоо өчтөг аваад одоогийн байдлаар манай аймагт одоо 17,000 гаруй өчтөг одоо киоск машинаар бас үзүүлсэн байгаа. Нийтдээ 22 киоск машиныг одоо байршуулсан байдаг. Манай аймгийн одоо бүх сумд багуудад саяхан одоо засаг даргатайгаа бид нар бас хөлийн бомбтод бас байршуулсан байгаа. Одоо эдний одоо санал одоо сая иргэд байгаа болохоор би саналаа хэлж амжсангүй. Одоо энэ одоо тусгай хэрэгсэд зорилт бүлгийн иргэдийн маань одоо цахим ур чадрын дэвшлэх тал дээр ирнэ. Бодлогоороо бас дэмжих тал дээр одоо ямар юм байгаа. Тэгээ бид нар онлайнаар одоо орлого олох боломжийг бид нар бас бүрдүүлж өгөх тал дээр бас ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо манай одоо саяны одоо киоск машинаар энэ жил одоо аймгийн төв төр 4 сэг байдаг, хурдан сэгээс. Тэгэхээр 4 сэг дээр одоо 12,000 нэвшлэгүүд одоо иргэдэд олсон байдаг давхарсан тоогоор. Сумдад байдаг операторын гормоор бас 15,000. Нийтдээ 27,000 одоо гаруй нэвшлэг одоо 11 сарын байдлаар одоо иргэдэд ившүүлсэн байгаа. Дараагаар нь иргэдэд энд одоо өөрөөр төвчж энэгээр авдаг боломжийг нь одоо яаж бүрдүүлэх юм те бид нар энэ чинээс бид нар сургалт явуулаад одоо 7 сум болно. Аймгийн төв дээр одоо нийтдээ 22,800 гаруй иргэдэд одоо сургалт явуулсан байгаа. Одоогийн байдлаар одоо цахим ур чадвар дэвшлэх 5 дугаар аяны сургалтыг амжилттай явуулаад явж байгаа. Тэгэхээр одоо бидний санал болохоор зорилт бүлгийн иргэдийн саяны одоо онлайнаар орлого олох боломжоор нь одоо хангах тийм одоо засаг төрийн бодлого ямар байгаа тал дээр та бас уламжилж те ер нь одоо бид нар бас халамжийн газартаа тодорхой хэмжээний ажлуудыг бас зохион байгуулад явж байгаа. Одоо өөрөх толгойсны эсгэх хөт байдаг. Янз бүрийн одоо хөгжлийн мэргэжилт хүмүүс бас байдаг. Тэгэхээр цахимаар одоо өөрсдөө орлого олох тийм ямар нэг бараагаа борлуулах. Манай энэ ажилтан бас одоо тусгай одоо хөгжлийн мэргэжилттэй төрөлх нь одоо харааны мэргэжилттэй залуу байгаа. Бид нар операторын гормоор энэ залуу бас өчтгөө зүйлээд байж байдаг. Одоо нэг нүд нь одоо хим нүдтэй залуу хань гэдэг. Тэгээд ийм байгуул байгаамаа да. Сайн хүний эрхийн мэдрэмжтэй байгууллага бол ямар ч байсан те мэдээж газар болгоныг одоо цахим үйлчилгээний газрууд бол ийм биш байдаг аймаг болгоно. Тэгэхээр таны хувьд одоо ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдэрч байгаа гэдэг нь бол энэ өөрөө хүний эрхийн маш мэдрэмжтэй гэсэн үг тийм болохоор би бас таны яриаг танаа байгууллагыг энэ 21 аймаг дундаас бас онцлноо. Бид нар дандаа болохгүй байгаа юм ярихаас илүү болж байгааг бас ярих ёстой. Тэгэхээр танд ажлын амжилт хүсье. Хуучин Баатархүү сайдтай байхад бол Баатархүү сайд маш одоо санаачлаг гаргаж хамтарч ажилладаг байсан. Одооныхоо сайдтай бол би бас яг уулзаж амжаагүй байна. Тэрнээс биш тэр хүний хийгээгүй гэж байгаа юм биш. Тэгэхээр уулзаад яг энэ таны саяны ярьдаг асуудлуудыг бас хөндий өөрийнхөө зүгээс энийг бас гаргаж тавья танд амжилт хүсье. За баярлалаа.